өмнө бол засгийн газар ерөнхий сайдын зүгээс миний санаж байгаагаар түүхэндээ ингэж зөвхөн Улаанбаатар хотоо дэмжиж ач холбогдол өгж ингэж явуулсан түүх байхгүй. Тэгэхээр ингээ хамтдаа хэдүүлээ засгийн газар ингэж сайн дэмжиж байгаа дээр бүтээн байгуулалтуудаа хийя гэдэг юм уриалж байгаа шүү. Дээрээс нь ерөнхий сайдын бас нэг хэлж байгаа юм шаардлагатай бол танилцуулгуудаа хийчээд нэг хагасаан дээр нэг төслийн талбай дээр очиж үзье гэж. Филд терапи гэж. Одоо тэгэхээр манай энэ төсөл хариуцж байгаа захирлууд одоо нэг удаагийнхтай сэлбийн чөлөөлтөн дээр очдог ч юм уу те. Нэг удаа орон сууцны ханы материалын талбай гээл тэгэл тарамбай, метро, туулын хурдны замын байршлууд гээл өнгөрсөн бүтцийн өдөр ерөнхий сайд туулын хурдны замын байрлал дээр очсон шүү дээ. Тэгэхээр сая хагасанд бол анхны шуурхай штабыг хуралдууллаа. Бүтээн байгуулалттай холбогдож байгаа бүтээн байгуулалтыг удирдах байгаа манай нэгж компани захирлууд асуудлууд байвал 14 хоногийн өмнө хилээд ерөнхий сайдын филд терапи буюу төслийн талбай дээр очиж үз танилцуулгуудыг хийж болно. Асуудлуудаа талбай дээрээ танилцаад ярьж болно шүү. 2025 он гэдэг бол засгийн газараас 100% ингээд дэмжлэгтэй ийм он жилүүд байгаа бүтээн байгуулалтыг хийгд. Нөгөө талаас 83 оноос хойш 41 жилийн хугацаанд хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалтууд эхэлж байгаа.